За what's up guys? Та хэдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд RD Energy YouTube channel-ийнхаа ээлжид амттангийн бичлэгт та бүхэн минь тавтамаарай. За энэ удаагийн бичлэгээрээ бүгдээрээ өөрсдийн дуртай Try Treats-ийн box ирсэн байгаа. Try Treats-ээс ирсэн нууц орны нууц амттангуудыг бүгдээрээ задлж идэж үздэг байгаа. Өмнөхдөр болохоор өмнөхдөр юу илээ та санаж байна уу? Өмнөхдөр нэг South Asian байсан байгаа тха. Зөндөө олон би ингээд амар марчдсан юм амар олон юм ямар ч тач амттнууд нь бол үнэхээр гоё исэн. Тэгээ энэ удаагийнх бол бас ер нь ингээд жингийн үтсэн чи айгу олон юм ирсэн юм шиг байна. Тэгээд бичээ юмнууд их байгаа юм шиг байна. Anyways бүгдээ задлж үзцгээе. За энэ бол угаасаа ойлгомжтой. Солонгосыг бол угаасаа мартөө. Солонгос угаасаа эргэчгүй юм билий. Яшиг. Яна. Яадаг ус лээ. Шууд ороод харчлаа. Яна би одоо улсынх нь нэрийг мэдгүй. Бурхан минь ээ. Яна яг яадаг ус юм болоо. За манайхаа би угаасаа тааж чадахгүйгаас хойш та хэд үлдээ заяа. Та хэд 1 2 3 гээ комментэн дээр бүгд ямар улсаа энийг мэддэг бол бичээрэй. За 1 2 3. За би энийг бол би зүгээр тайл та. Европын ямар нэгэн орн юм болов гэж бодож байна. Try Treats-с таад маань эхнийхээ бокст 15% авахын тулд Arding Energy гэсэн купон кодыг ашиглах юм бол хамгийн эхний хайрцагнаас чинь 15% off болох юм байна. За бүгдээрээ задлж үзье. Хүүе. My gosh. Итали. Даач бүр амар адилхан харагдсан юм аа. Европ. Нөгөө амар гой юутай үзэх юм ихтэй орон биш тий. Итали. Nice. Wow, амар юу танил харагдсан юм аа. Би тэгтээ ерөөсөө нөгөө хилж өөрийгөө нёгоонд оруулах юмсайгүй. Итали ч нөгөө пастагаараа амар алдартай. Тэгээ дээрэс нь бас нөгөө саяхан энэ манай Чикагод байдаг нэг Итали амар гоё пастаны газар орсон байгаа. Тэр нь болохоор Miss International гээд миний reel дээр гарч ирнэ. Тэгээд тэрийг бас яг өнөөрөө оруулж байгаа. Тэгээд та хэд маань бас тэр reel рүү ороод яг амар гоё пастаны газар орсон тэрийг үзсгээрээ тэгээд угаасаа Италичин пастагаараа амар алдартай болохоор I'm excited. Би пастал идэж, пиццаг нь идэж үзчихсэн болохоос яг иймэрхүү амттангийн нь бол өстой идэж үзэж байгаа юм биш үү? За, Итали штэ 59 сая population 59 сая хүмүүстэй юм шүү дээ. Италиар ярьдаг. Тэгээд capital нь болохоор Rome юм байна. Interesting. Энэ нараа нөгөө сонирхолтой фактуудын хажууд нь бичсэн байгаа хгүй. Тэгсэн чинь in central Italy there is a fountain that flows red wine 24 hours a day. Oh my gosh. Damn. I want to be like going there and shake. Уугаал. Хөгжмөө тавиал. Ингээд суулаас гоё юм байна. More than 30% of Italians don't use the internet гэж. Italians eat pasta only with fork and no spoon. Угаасаа пастаг спунээр иддэг юм байт юм. I don't know. Okay, that's crazy. Let's dive into this. Okay, за ийм их олон treats-ууд ирсэн байна. Roulette. What? Roulette. Сувданаг амар муухатай явс хичээлд нь явж мовцсон байх үед нь энийгээ задлж мадлаад ирсэн бүр амар. За хаанаас нэхлэх юм бэ? My gosh. За mini vegans гэнэ. За эндээс эхлээд үзье. Энэ одоо яг юу юм болов? Crispy bread crackers гэж ш. That's crazy. Энэ нөө хатаас нь талах юм биш үү дээ. Хонгорууд минь ээ. За cheers. 3 2 1. Яна яг хатсан талах. Ямар ч амтгүй. Зүгээр яг нэг юм барьсан талхыг хатаацсан юм шиг. Хатсан талах. Damn, gluten юм биш манайхаа. I want gluten free. Би ингээд багтаа амар өсөж мөссөн үедээ зүгээр амар хатсан талхаалал иддэг байсан болохоор надад нэг тийм амар гоё ностальжик болгоноос дээ амар нэг тийм гэдэг нэг тийм импрешн ерөөсө төрүүлсэнгөө тэгэхээр би гэхдээ яг давгүй амттай. Окей. 10-аас 5-ыг 5 оноо.
La 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 chips. Chips, potato chips. Оо, 100 olive oil-нд хийсэн юм байна. Калори нь нэг юм байг нь 150. Оо, Tuscany гэдэг энэ чинь амар алдартай брэнд гэдэг үстэй. Би буруу бодоод байна уу? Яа, за чипс бол амар зүүн чипс ах хэвээр доо. Энэ ямар нэгэн холцохгүй зүгээр ингийн чипс юм шиг байна. Оо, амар гоё өмсөж байна. Яа, би Монголынхаа паприкаг очиж идмээр хаа. Паприка яг одоо яг гоё паприка шиг амтагдах болов. Окей. Яг ямар нэгэн хойл замд байхгүй жоохон давстай. Яг л чипс. Нөгөө нэг Pringles-ийн нэг улаан бидгтэй ямар ч холцгүй. Яг тэр 10-аас 8. Жоохон бит ингэхдээ юм sour cream, sour onion-тэй тэмрүүнд амар дуртай байхгүй юу? Гэхдээ it's nice. Гоё. Next. No way. Biscuit. This is wild. Oh my gosh. Okay. Дотроо жимстэй юм шиг байна. Гэхдээ жимс нь peach. Peachтэй biscuit. Oh, interesting. Oh, it smells really good. Пүүлчиг юм биш үү дээ. Багтаа иддэг байсан пүүлчигтэй ямар I miss пүүлчиг. За бүгдээрээ дундахын задлаад гэсэн чинь нэг амар их юм гарч ирэхгүй байх. Би арай их юм expect хийсэн үү? За 3 2 1. Энэ амар гомдсон. 10 out of 10. 10-аас 10. Амар гомдсон. Алаа эндээс нэг жоохон мохныг савдаанаад үдлэхгүй бол нөөц шарж ир. I don't know what it is. Тэгтээ энэ бүр амар гоё ярддаг хаа. Баг байхаас ийм чихэрнүүдээр яаж тоглодог байсан гэж оюунтай дотроо ингэ нэг шаржигнуур гэдэг нэг тийм чихэр өгдөг штэ. Тэр найзуудтайгаа зөө. Түүцнээс ийм чихэр авчаад дуурдгүй юм байна. Энд чинь нөгөө нэг ингээд яг ийм юмнуудын дуургаад идэх байхгүй. Тэг ингээ бүү гэдэг ингээ яг юм шүгэл шиг дуурдаг зөө. Тэгээ бид нар нэг хулгайч тагдаад магадгүй тоглохтой энийг хөрмтэй гэж. Нөө за. Энэ гэхдээ юу гэдэг юм бэ? Шоколад л юм шиг байна. Шоколад юм уу бичээ. Энэ ямар гоё нэртэй очив самар мамартай. Би юм нот самартай юмд амар дуртай. Энэ ямар сонирхолтой ч хэрэг игэ буяа. Нара. Texture нь ямар юм бэ? Нэг тийм мэдгүй it's so weird. Surprisingly good. Vanilla Apple маягийн амттай юм шиг. Тэгээ дотроо самартай. Энэ texture нь бүр амар сонь яг Apple үгээр Apple биш шоколад үгээр шоколад ч нэг тийм. Нуугаар хийсэн бол marshmallow маягийн амттай юм байна штэ. Хийц нь болохоор honey, sugar egg white with toasted almonds. Almond байсан юм уу? Freshly squeezed oranges, lemons, yeah, vanilla beans. So tasty. 9.5 10-аас surprisingly good. Энэ италчин нэр юмар алдартай юм уу? Энэ ямар амар нар тусаад байна. No way. Энэ нөгөө нэг амар гоё ингээд дотроо за hopefully миний бодсон мөн л ягаасаа гэж би хүсье. Дотроо нөгөө нэг юм тесэрдэг нэг амар гоё нэг чихрээд гэжтэй тэр юм биш үү дээ гэсэн чинь биш юм шүү дээ. За энэ болохоор зүгээр юм apple чихэр юм шиг байна. Oh my god. Хүүе ямар сони юм бэ? Энийг бараг би багтаал иддэг байсан шүү дээ. Энэ цаас нь ямар ядаргаатай юм бэ? Яг ийм мөн байна да. My gosh. Би Монгол италич хэр иддэг байсан юм уу? Green apple.
Энэ араа. Одоо энэ дандаасаа энэ гараад ихэлсэн энэ чанга хөөстөө гисэлдантэй. Ooh, nostalgic. Wow, so good. Яа, би Apple-ийн амттай юм амар дуртай заяа. Wow, it tastes so good. Okay. I don't know what it is. Тэгтээ амар хөөрхөн дидгэн юм байна. Миний баруун хумсны талтай адилхан юм аашин. Энд харин өстой нөгөө нэг энэ яагаад бүгд амар Монголд амтдаг ч гэж амтдаг байгаа юм бол it's so weird. Барбарислэг чэрэлэг амттай байгаа. Яг нэг Монголд иддэг гэсэн чихэр. Би одоо удахгүй Монгол явна гэдэг намайг энэ Монголын амттан да. Эргэж юм яваад байгаа юм байна. Энд би 10-аас 8-ыг өглөө. Яагаад 10-аас 10 биш байна гэхэд угаасаа нөгөө миний нэг юм дуртай төрлийн flavor биш байна. Тэгэхээр игэ боя. Би чинь ийм кейкэнд бүр амар дуртай нөхөр штэ. Йоо, миний багтаа иддэг байсан соолотой ямар адилхан юм бэ? Наваа баг хэрвээ нэрээ энийг идж байгаа бол нэрээ соолог яг сооло өнөрчин тхөө би бүр багтаа энэ ундаатай сооло идэх бүр амар дуртай байдаг байсан шүү дээ. Йоо, бүр яаж амьдрдаг байсан те. Энэ бүр яг сооло тхөө. Наадтай манай үеийнхэн ч юм уу жоохон доогуур үеийнхэн яг юу яриад байгааг сайн мэдж байгаа хаа. Cheers. This is it. Tiramisu. 10-аас 11 please. Миний өмнөх бичлгүүдээс хамгийн best амттай газар стар. Тань өөр байна да. Оо ёо, ямар гоё өнөртэй юм бэ. Болооч. За, let's just appreciate how it looks. Ямар гоё юм бэ. Cheers. So good. Гоё амттай гоё зөөлхөн кремтэй аманд ороод уусчин да. 10-аас 12-ыг өгөх үү? So good. Амарсан тайвширлыг мэдэрч шээ. Macaroni? No. Macaroni. No. Oh, энэ ямар гоё. Ой, баригдаад байна. Oh my god. Татхын ардаа манайха. За, ёстой I have no idea. Ёстой ийм мэдчих үзэж байгаа юм энэ нөгөө нэг том талх байдаг штэ нөгөө ийм том Италийн алдартай. Тэрийг жижигсгсэн юм биш үү дээ? Яг Damn, Италс бүр wow. Wow. I'm speechless. Энд шалданаад үлдээхгүй бол нэрээ. She's gonna miss a lot of things. Энэ яг талах. Нөө би бараг хэдэн удаа ингэсэн бай манайхаа. Нэг коммент дээр бичээрэй. За энийг бол угаасаа харж ирсэн юм байна. Imported product of Italy гинэ. Оо, low fat. No cholesterol. Artificial ingredients бас байдаг үг нь. Яг байгаагаар юм байх та. Stick юм байна. Interesting. Оо, миний харж исэн савхнуудаас хамгийн том байна да. Яа, за энэ дотроо нэрээ бурамтай бол нэрээ. Энийг actually ингэж идээд wine уугаар шууд гэл юм байх та. Манай
Chicago-гийн цаг агаар ойрд айгуу дав. Ойр чигтээ South-наас өөр амар давгүй болсон заяа. Өмнөх 7 хоногт өмнөх 7 хоногт сүүлийн 2 3 7 хоног заяа бүр амар бороотой бүрхэг ингээд сэтгэл санаа манаагаар тоглоод. За одоо ер нь ингээ юмд амар юм мэдрэмтгий болчихдөг юм байна ингээд нас яваад байхад. Тэгээ цаг агаар нь өөр харан сэтгэл санаа өрт хувирж өрөөнаагаад яаж ч хавшаад байгаа гэлгүй тэгээд. I see. Ингэж юм ярьж байгаа л энийг идээд дууссан юм ба штэ. No wonder. 10-аас 8.5. Амар гоё амттай юм. I love it. За. Last but not least, pepper. Pepper. Яг pepper гэж хэлсэн зөв юм уу? Vanilla, bros, mi amiga, amigos. Okay. Vanilla юм чаа. Ooh. I love you, Italy. Би зүгээр ямар гоё сүтээ амттай юм байна. Oh my gosh. Би нэг яг одоо газар дээр нь бүгдийг нэгдэж дуусгамаар байна. Йоо 10-аас 15-ыг өгч алах уу? Йоо зүгээр overall энэ Итали боксонд би штэ 10-аас би зүгээр 100 өгмөр байна. 1000-ыг өгмөр байна. Infinity Aura. Нэг тийм хурц биш мөртлөө амар гоё сүтээ байна бүр. Би энэ дундаас хамгийн бестийг үнэхээр сонгож чадахгүй юм байна. Гэхдээ нөгөө нэг юм мэдрэмжээр нь хамгийн бест гэх юм бол нөгөө манай энэ хоёр байгаа штэ. Гэхдээ хамгийн ихнийх нь бол бүр яг миний type. Тэгэхээр энэ 1 2 3 дахь нь болохоор мэдээж энэ нөгөө чихэр байгаа. 4 дахь нь болохоор энэ бүр амар сонирхолтой нөгөө юм том талхайг ингээд юм жижиг болгоцоо. Энэ дараагийнх нь энэний өмнө энэ миний Apple болох юм байна заяа. Энэ ороод тэгээд нөгөө chips croissant гэдэргээ тэгээд ингээ явах юм. Wow, it's crazy. Амар гоё амттай. Тэгээд та хэд минь юу ихэ мэдж байгаа? Энэ боксыг захиад авсах юм бол RDNGG Try Treats гэж ороод RDNGG гэж промо код ашиглах юм бол 15% off тайц дээр минь очиж байгаа. Миний өмнөх хийсэн бичлэгүүдээс бүр ингээд яг амттангуудыг ингэж бүр таалж шимтэж идчихсэн. Удаа баг нэг их байхгүй заяа. Ганц хоёр амттан дээр бол бүр вау гэжсэн баг. Гэтэ баг одоо энд ч одоо хэд байгаа юм бэ? 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 за 11 12 амттангуудаас бүгднг нь бүр ингэж идчихсэн амттан үнэхээр байхгүй. Тэгэхээр ёо энэ удаа Итали ирсэнд нь бүр амар их баяртай. Тэгээд энэ үргэлжлүүлсэн та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд энэ дундаас бас та хэд мэн угсаа яг Монголын амттангуудтай адилхан байгаа болохоор ганц хоёр юмнууд нугсаа төстэй байгаа ах. Тэгэхээр та хэд комент хэсэг дээр бичээрэй гэж би ятгахгүй. Тэгээд удахгүй шүүгэр хаяалах бах. Тэгээд тэрнээс өмнө бүгдээрээ бичлэгээ дуусгацгаая. Тэгээд RDNGG YouTube channel дээр subscribe хаа бити мартаарай. Тэгээд дараагийн гоё сонирхолтой, хөгжилтэй эсвэл ямар нэгэн гоё мэдээлэлтэй бичлэгээрээ уулзлаа. Баяртай. Тэнийг хүн байр үзчих. Яа би энийг дуусгамаар байна. Вау.